За юу цаана тэгээд цааш энэ улаан бокс гэдэг юм болонтой боллоо. Тэгээд үүнээс хойш энэ бокс дотор янз янзын бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд тэрийг хамтдаа анбокс хийж явах болно. Тэгээд шууд эхэлцгээе. За хэдүүлээ улаан боксоо нэцгээе. За нэг юм хоёр бүтээгдэхүүн байна. Энэ боксод очиж тавьчих. Nia X7 гэдэг ийм wireless Bluetooth чихвч байна. Хайрцаг сав баглаа бодлол үнэхээр дэжгүй. За хэдүүлээ одоо нээцгээе. За нэг сайхан зүснэ. Шууд ураад тасдчмаар байна уу та нар? Тэхгүй аа заяа. Төлөө гоё юм бол. Тэхгүй гэснээр бараг ураад тасдчлаа дөө хөрхий. Юмыг ингэж онгойлгох бол амар гоё байдаг байхгүй. Их тийм кайфтай. За хэдүүлээ одоо онгойлгоцгоё. Дотор нь яг юу байгааг нь хурдхан шиг хармаар байна. За. За нэг юм сайхан чихвч гарч ирлээ. Айгу хөнгөх юм байна. Маш хөнгөн. Тэгээд зүгээд явж байхад бол толгоон дээр даралт өгж өвдөх нь бол маш бага байх гэж бодож байна. За юм энэчний юм хохмодлоготой гавлын ясны дүрстэй. За тэгээ энэ өөр дээр нь микрофоны одоо юм нөх байна. За тэгээ унтрааж асаах. За тэгээд aux залгуур залгаж одоо утсаар бас ашиглаж болд юм байна. Цэнэглэгчний оролт байна. Тэгээд дууга чангалж багасгах, дараагийн дуу, өмнөх дуу тэ зогсоох, тоглуулах гэсэн юм удирдлагатай. За тэгээ memory card ордог оролт байна. Тэгэхээр одоо энэ memory card-анда дуу суулгачаа дотор нь хийгээд явах юм бол заавал утастайгаа холбохгүйгээр яг дангаар нь бас ашиглах боломжтой. Утасныхаа цэнгийг бас гамнах үүднээс бас тэгж ашиглаж болно. Олон талаар ашиглаж болох юм байна. За энэ хайрцагт нь өөр юу байна хэвлээ үзье. Одоо бол энэ урдаасаа бол нэг доторх нь яг юм баг гэж байгаа. За энийг судлаад авангууд. За цэнэглэгч байна. За тэгээд чигнээс хамгаалах бодис байна. За тэгээд ном нь байна. За энийг буцаагаад эхэлж. Энийг хийчихэл та. За энэ хар юм. За Nia Connect гэж юм аппликейшн байт юм байна. Яг өөрийнхөө утасныхаа харгалзах үйлдвэрлэлийн систем тохирсон QR кодыг уншуулад аппликейшнээ татаж авч болно. За надад бол байгаа. За хэдүүлээ чихвчээ асаая. Тэхөө. Оо. Bluetooth connected. Англиар гайд өгч जैन инфо янз бүрийн мэдээллүүдээ ингэж тэгж байгаа англиар хэлт юм байна. Тэгэхээр ойлгоход маш хялбар юм байна. За асаангууд ингээд хохимодлогооных нь нүд нь ингээд гэрэл асж байна. Бас хөөрхөн чамин. За эн чинь баруун зүүн нь аль нь? За энэ баруун энэ зүүн юм тий. За зүйлээ. За дууны битүүмчийн хувьд бол би арай чанга яриад байна уу? Битүүмчний хувьд бол яг ашиглаад байгаа юм би. Нөгөө нэг миний яриа надад сонсогдохгүй болохоор ингээд энэ амар битүүмжилж байна. Одоо ингээ би өөрөө ингээ чихээ тагилцсан байгаа юм шиг гадны дуучин манаас амар хааж байна. Материал нь чихэнд маш хэвтэйхэн байна, зөөлхөн байна. Ингэж хавчихгүй, дээрээс дарахгүй, хөнгөн. Их дайжгүй байна. Гоё байна. За, Bluetooth холбогдсон байгаа. За одоо аппликейшн дээрээ хэдүүлээ
Холбогдсон албанд X7 App Connect гэдэг. За болчихлоо. За тэгэнгүүт энэ аппликейшн дээр ингээд батарейныхаа хэмжээг мэддэг те. Карт байвал картын доторхоо бас өдөрддөг EQ setting одоо дууралтыг хүссэн янзаараа тохируулж болно. Popular, classic, jazz, rock те. Иймэрхүү янзаар дууны дууралтыг зохицуулж болдгийм байна. За тэгээд хэдүүлээ нэг дуу тавиад үзье. Сонсоод үзье. За мэдээж энэ аппликейшн дээрээсээ би бол rock дуу их сонсдог юм байгаа. Тэгээд сайн чангалаад за нөгөө удирдлага нь хаана вэ? Энд байна. За ингээд дээш нь удаан дарахаар дууга чангалж байна. Доошоо бол мэдээж багасна. Nice. Гайхамшигтай. За ингээд хоёр чихвчээ ингээд нийлүүлэнгүүд дуу баг гадагшаага алдагдахгүй байна. Тэгэхээр энэ битүүмч нь ямар сайн бэ гэдэг юм бас анзаарэгдэж байна. За одоо энэ дээрээсээ зүгээр удирдал дууга зогсоочно. За миний дүгнэлт бол үнэхээр хялбар. Би ийм чихвчүүдийг харж исэн юм аа. Залуучууд ингээд зүгөө яваад идэг гэсэн. Утасгүй тэгээд ийм томоор нь. Тэгээ энэ нь болохоор давуу тал нь бол мэдээж SD карт ордог, memory карт ордог. Энэ нь бол маш том давуу тал юм байна. Тэгээд өөр дээрээ аппликейшнтэй гэдэг нь надад маш их таалагдчихэв. Тэгээд энэ түрүүн би харсан аппликейшн дотор нь FM гэж байсан. Тэгэхээр энэ дээрээсээ бас заавал утсан дээрх дуу муугаа сонсоод байхгүй FM бас долгионоо тааруулаад сонсох боломжтой байд юм байна. За тэгээд энэ өөр дээрээ микрофонтой учраас дуудлага хүлээж авч ярьж болно. Хэрвээ утас чинь карманд чинь цүхэнд чинь байх юм бол утастайгаа ноцолдоод байхгүй зүгээр энэ дээрээсээ дуудлага аваад дуудлага таслаад яриад хөгжмөө тэ хүснээр удирдах болт юм байна. Оо энэ FM тоглогдоод эхэлсэн ба шүү дээ. Загвар хийцэн хувьд бол маш гоё хөнгөх материал нь ч гэсэндээ нэг тийм гоё. Их тийм гоё. Энэхүү бүтээгдэхүүн X7 гэж энэхүү бүтээгдэхүүн маань My Hobby дэлгүүрт худалдаалагдж байгаа. Sunday Plaza 1 2 хоёуланд нь лангуутай. Тэгээд Facebook пэйжээр нь бас та нар зочлоод сонирхоод үзээрэй. Тэгээд нэг гоё мэдээ дуулгахад хэрвээ та бүхэн My Hobby дэлгүүр дээр очиод улаан геймер гэдэг кодыг хэлэх юм бол зөвхөн энэ бараан дээр биш, ер нь үйлчлүүлэхдээ 10% хөнгөлөлт идэх боломжтой байгаа шүү. За тэгээд нэмэлт мэдээлэл хүрэхэд энэ чихвчийг яг дуу сонсоод ингээд хамгийн чанга дээр нь тулгаад ингээд сонсоо явахад ойролцоогоор 4-5 цаг бол тасралтгүй сонсох хэмжээний цэник хураадаг материалтай. Энэ дээдлийн материалын хувьд бол маш уян хатан ингээд хугарна гэсэн айдас ер нь бол байхгүй. Хичнээн ямар ч дангардлагатай юм байсан. Зүгээр ингээд одоо та нарт харагч байна гэдэг маш их хат. Энэ доторх материал нь бол миний бодлоор ингээд зүгээр байгаа юм чинь пиавар бол биш байна. Надад төмөрл баг. Бодож байна. За тэгээд ийм байна. Надад бол энэ чихвч амар таалагдлаа. Би яг одоо худалдаад тавч дансаа хүч. За тэгээд ийм байна. X7. Тэгээд та бүхэн My Hobby shop-оор очиж үйлчлүүлээд 10% хөнгөлөлтөй эдлэнгээ. Тэгээд энэ гоё бүтээгдэхүүнээс сонгоороо тэгээд өшөө өөр сонирхолтой зөндөө бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд дараачийн улаан бокс булангаар уулзтлаа. Түр баяртай. Тэгээд subscribe хийж амжаагүй хүмүүс маань яг одоо subscribe хийгээрэй. Мөн My Hobby shop-ын пэйжээр зочлоорой. За тэгээд түр баяртай.